Клубын төвшөнд үйл ажиллагаа явуулдаг цөөхөн багуудын нэг HBS клубыг танилцуулъя. 2019 онд лиг иргэн сэргэснээс хойш 19-21 онуудад мөнгөн медаль хүртсэн. Үүнээс хойш дахин пенальтид чадаагүй байгаа. За үүний хамгийн том шалтгаан бол 2021 онд мөнгөн медаль хүртсэн багийн гарааны их тоглогчид өөр багууд руу шилжсэн. 22 оны лигт холбогч Хос Баяр, өндрийн давтлагч Хонгорзуул, голын агч Ана 3 хөвсгөл эрчим клуб, өндрийн давтагч Баян Жаргал, Улаанбаатар Феникс клубс тоглож эхэлсэн. Ингээд 2022 оноос HBS клубын 2 дугаар үеийн баг хулаа ахлагчтай бүрэлдэн Сингапур, Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудаар явж бэлтгэл сургалт хийж байгаа. 2023 он залуучдын улсын аваргаас мөнгөн медаль хүртээд 23 оны дээдлэгт Сингапур импорт тоглогчтой тоглолцсон хэдий ч хараахан пенальт чадаагүй. Мөн лиг дуусны дараа өндрийн давтлагч 8, голын агч Насан буян, чөлөөт хамгаалагч Мөнх Соёл 3 багаас гарсан. Хэлчин клубын гарааны бүрэлдэхүүн тоглож 2021 онд авраг, 2023 онд мөнгөн медаль хүртсэн холбогч Намуу HBS багт орсон. 2024 оны 100 Малайз улсад болсон GB Mayor Cup тэмцээнд амжилттай оролцож төрүүлсэн. Багийн ахлагч хулан MVP, хатан заяа шилдэг давтлагч, Намуун шилдэг холбогч, инх цул шилдэг хаагчийн шагнал хүртсэн. Үүний дараа 24 оны дээдлэгт оролцохдоо Куб улсын өндрийн давтлагч Ислан Гастелог импорт тоглогчоор авчирсан. Эхний тойргийн тоглолтуудад амжилттай оролцож байсан хэдий ч 2 дугаар тойрогт импорт тоглогч бэртэл авсан. Ийхүү тоглолтын агуулгыг 2 дугаар тойргоос бүхэлдээ өөрчилж, давтлаганд инх хүслэн хатан заяа хулан 3 илүү оролцдог болсон. Ингээд 2 дугаар тойргийн төгсгөлөөсөө тоглолтоо олж 3 дугаар тойрог руу шалгарч орж чадсан хэдий ч бусад багууд оноо алидын тасарсан. Лигийн шилдэг тоглогчдоос гадна сайн импорт тоглогч ихтэй байсан учраас тэр багуудтай өрсөлдөж пенальт шалгарах амаргүй байсан. Ийхүү 24 оны дээдлийг 5 дугаар байраар өндөрлүүлсэн. Харин лигийн тэмцээний дараахан зохион байгуулагдсан клуб бүтээн авраг шалгаруулах тэмцээнд лигийн авраг Улаанбаатар Феникс клубтэй пенальтж мөнгөн медаль хүртсэн. Мөн залуучуудын авраг шалгаруулах тэмцээнд Инагура багтай пенальтж мөнгөн медаль хүртсэн. Томоохон тэмцээнүүдгүй зуны эвлэрэлт гэсэн HBS клуб тасралтгүй бэлтгэлээ хийсээр байдаг. Өнгөрөх 8 сард Малайзд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, Таиландын багийг эхний 2 сетэнд 25-21-ээр хожигдоод 3 сет дараалан хожиж авраг авсан. Ингээд хурдтай, хүчтэй, динамик сайтай HBS клуб бэлтгэлээ базааж лигийн тоглолтуудад ороход бэлэн болсон байна. Харин пенальт гарч чадах хэсэгт импорт тоглогчийн ур чадвар нөлөөлөх бах. Энэ жилийн дээдлэгт чөлөөт хамгаалагч болон өндрийн давтлагчийн байрлалд тоглохоор 2 Япон тоглогч ирсэн. Өндрийн давтлагч Хикара Тамаро өмнөх улирал манай лигт ирж ашигын клубуд тоглож өөрийнхөө ур чадварыг харуулад батсан. Ингээд ирэх улирлын тоглолтуудад нь амжилт хүсье. Волейболын ертөнцид цахиур хаалах алс соёлын мөрөгдөлд хүрэх том амжилт хүсье.